Орос улбаноос шатхууны хомслоо нөхөөр энэтхэг улсаас бензин импортолж эхэллээ. Орос улбаноос Украин улсын нийслэлдэх батлан хамгаалахын үйлдвэрүүд төрш эрчим хүчний байгууламжуудыг анилж байна. Америк нэгдсэн улс болон Иран улсын төлөөлөгчдийн Доха хот дахь хэлэлцээ тодорхой ахицгүй өндөрлөлөө. Гадаадд байгаа хувь хүн байгууллага үндэсний эв нэгдлийг алдагдуулсан бол Хятад улсын хуулийн дагуу хариуцлага тооцно. Оройн хэрэг үзэгчдээ дэлхийд дахинд өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэе анхаарлаа хандуулаа. За Орос улбаноос анх удаа далайн замаар энэтхэг улсаас бензин импортолж эхэлсэн талаар салбарын их сурвалжууд Reuters агентлагт мэдээллээ. За энэхүү энэтхэг улс Орос улбаны улсын түвш нийлүүлэгч болж байна гэдэг яхаарахгүй анхаарал татсан сэдэв мөн байна. За эхний ээлжинд энэтхэг улсаас 60 мянган тонн орчим бензин Орос улбаны улс руу очсон юм байна. За 2 танкер тус бүр 30-аас 40 мянган тонн шатхуун тээвэрлэж байсан гэсэн үг. Намын их сурвалжуудын мэдээлж байгаагаар Орос улбаны улс цаашид энэтхэг Беларусь зэрэг хэд хэдэн улсаас сар бүр 400 мянган тонн бензин импортлох төлөвлөгөөтэй байгаа юм байна. За нөхцөл байдлын тухайд Оросын олон бүс нутагт шатхууны нийлүүлэлт тасалдаж, жолооч нарт борлуулж байгаа хэмжээг хязгаарлах шатхуун түгээх станцуудад урт дараалал үүсэх, бензиний үн сүүлийн 20 жилийн хамгийн өндөр өсөлтөө үзүүлэх зэрэг хүндрэлүүд гараад байгаа. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 хоногт Украин улсын дроны цохилтын улмаас зарим бүс нутагт шатхууны хомсдол үүссэнийг анх удаага бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ нөхцөл байдлыг хяналтандаа авч байгаа гэж мөн давхар хэлсэн байна. Тэгвэл энэтхэг яагаад Орос улбаны улсад бензин нийлүүлж байгаа тухайд баг зэрэг тодруулбал энэтхэг улсын сүүлийн саруудад Орос улбаны улсын хямд үнэтэй түүхийн нефтийг түүхэнд байгаагүй хэмжээгээр худалдан авч дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй бензин, дизель зэрэг бүтээгдэхүүн болгон боловсруулж байсан юм. 6 дугаар сард энэтхэг өдөртөө 2.6-аас 2.7 сая баррел Оросын нефтийг импортлсон байгаа нь нийт импортын 50 гаруй хувийг эзэлж байгаа. Ингэснээр илүүдэл боловсруулсан шатхуунаа Орос улбаны улс руу буцаагаад экспортлох боломж бүрдсэн юм байна. Шатхууны хомсдлыг бууруулахын тулд Орос улбаны улсын парламент өнгөрсөн 7 хоногт татварын хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Импортын шатхуунд татаас олгохоор болсон байна. Энэхүү татаасыг энэтхэг улсаас тээвэрлэх зардал бонтын үнд тулгуурлан тооцоогоор тусалсан байна. Беларусь улс Орос улбаны улс руу нийлүүлэх төмөр замын бензиний хэмжээг өмнөх сараас бараг 3 дахин нэмэгдүүлж 6 дугаар сарын эхний хагаст 70 мянга гаруй тонн шатхуун нийлүүлсэн байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар хөрш орнуудын нийлүүлэлт дангаараа Орос улбаны улсын үүсэт байгаа шатхууны хомсдлыг бүрэн нөхөхөд хангалтгүй гэж үзэж байгаа юм. Харин Орос улбаны улсад шатхууны хомсдол үүсгэд нөлөөлсөн хүчин зүйлсүүдийн нэг болох Украины цохилтуудын тухайд Украины алсын тусгалтай дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг тогтмол онилсны улмаас тус улсын боловсруулах хүчин чадлын ойролцоогоор 30% нь үгүй болсон гэж албаны сурвалжуудын тооцооллыг Reuters агентлаг мөн давхар мэдээллээ. Үүний улмаас Оросын газрын тос боловсруулах хэмжээ сүүлийн 21 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм байна. Намын Орос улбаны улс зуны улиралд өдөртөө 110 мянга гаруй тонн бензин хэрэглэдэг их тооцоолол байдаг. Үйлдвэрлэл нь эргэлтээ гүйцэхгүй байгаа тул энэ тоо өдөр бүр 25 мянган тонн орчим шатхууны дутагдaltaй байна гэж ийм тооцоолол мөн гарсан байгаа юм. Оросын харин пүрэв гарагт Украинд өргөн цар хүрээтэй Пуужин дроны цохилт өгч нийслэл Киев болон хэд хэдэн мужуудыг ониллоо. Орос улбаны улсын батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ удаагийн ажиллагаанд алсын тусгалтай, өндөр нэрвжлэлтэй, агаар газар тэнгисээс харах зориулалттай Пуужин болон товтлогооны дронуудыг ашигласан байна. Мөн Киев хот болон Киев мужийн батлан хамгаалахын үйлдвэрлэлийн үйлдвэрүүд түвш эрчим хүчний байгууламжууд Днепропетровск, Полтава, Черкассы гэх мужууд дахь цэргийн нисэх буудлуудыг онилсон гэж мэдэгдсэн байна. Киев хотын захирагч Виталигийн мэдээлж байгаагаар мөн баллистик Пуужин дронуудын халдлагын улмаас хохирлын тухайд 10 хүн амиа алдаж 34 хүн ширхэгдсэн байна. Мөн хотын хэд хэдэн дүүрэгт орон сууцны барилгууд сүйдэж түүмэр гарсан талаар Украины Америк нэгдсэн улсад суух элчин сайд мөн давхар мэдээлсэн байна. Одоогоор Орос нийт хэдэн Пуужин дрон харвсан. Тэдгээрийн хэдийг нь Украины агаарын товтлогооноос хамгаалах хүчин устгасан талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Оросын цохилтын дараагаар хөрш орнуудаас ихсүүлээд тухайлбал Финланд улс зүүн хэсгийн булангийн агаарын орон зайд түрх хугацаанд нислэгийн хязгаарлалт тогтоогоод тамдсан байна. Мөн Польш улсын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон сүнөөгч онгоцуудаа агаарт гаргаж агаарын товтлогооноос хамгаалах системүүд болон радарын нэгжүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Польшийн зэвсэг хүчний шуурхай командлын мэдээлж байгаагаар энэхүү арга хэмжээ нь ялангуяа Украины хэлтэй ойр бүсийн агаарын орон зайг хамгаалах зорилготой байсан юм. Дашин дутахад Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү хадлагын өмнөх орой Орос улбаны улс томоохон хэмжээний зохилт өгөх гэж байна гэж анхааруулж иргэдийг хорогдох байранд орохыг уриалаад байсан. Тэрээр энэ үеэр Ирланд дахь айлчлалаас хугацаанаас өмнө дуусган эх орондоо буцаж байгаа гэдэг юм буцаж байсан юм. Түүнчлэн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин ийм хэмжээний өргөн хүрээтэй товтлогоог удаан хугацаанд бэлтгэж байсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын энэхүү хаалга нь Украины сүүлийн үед Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлах, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, цэргийн объектууд, Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотууд руу алсын тусгалтай дроноор цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлсэний дараа болж байгаа учраас мөн анхаарал татаж байгаа. Украины тэдгээр товтлогооны улмаас Орос улбаны улсын түвшний үйлдвэрлэлд бодит хүндрэл үүссэнийг ерөнхийлөгч Владимир Путин хүртэл хүлээн зөвшөөрөд байгаа лээ. Америк нэгдсэн улс болон Иран улсын төлөөлөгчид Катар улсын Доха хотод 2 өдрийн турш ээлжид шууд бус хэлэлцээгээ хийсэн боловч урт хугацааны энхийн тохиролцоонд хүрэх чиглэлд бол бодит дахиц гарсангүй гэж дүгнэж болохоор байна. Энэ удаагийн уулзалтаар талууд Ираны цөмийн хөтөлбөр гэх мэт гол маргаантай асуудлуудыг хэлэлцэхийн оронд түр өмнөх хэлэлцээрээр зарчмын хувьд тохирчихсан байгаа Орон улсын хоолойн усан тээврийн хөдөлгөөн болон Иранд үзүүлэх санхүүгийн зохицуул зэрэг асуудлууд төр төвлөрсөн байна. Гэхдээ цөмийн асуудлаар хэлэлцээ дараагийн шатанд бол үргэлжлэх юм байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хэлэлцээний дараагаар Ираныг цөмийн зэвсэггүй болгох асуудал урагштай байгаа. Маш сайн уулзалтууд болж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ хэлэлцээний явцыг мэдэж байгаа их сурвалжуудын мэдээлж байгаагаар л энэ удаагийн уулзалтаар Ираны цөмийн хөтөлбөр огт яригдаагүй юм байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance ч гэсэн цөмийн асуудлыг дараагийн шатны хэлэлцээний үеэр бол авч хэлэлцэнэ гэдгийг хэлсэн байна. Энэ удаад Америк нэгдсэн улс болон Иран улсын төлөөлөгчид өмнөхийн адил шууд нүүр тулан уулзаагүй Катар болон Пакистан улсын зуучлалаар дамжуулан байр суурь солилцсон гэдгийг тодтох зүйтэй. Цагаан ордны зүгээс анхандаа бол өндөр түвшний хэлэлцээ гэж энэхүү уулзалтыг тодорхойлж байсан боловч Америк нэгдсэн улсын тусгай айлч Стив Виткоф болон Дональд Трампын хүргэн гэдгээр нь олон нийт мэддэг Жаред Кушнер нар энэхүү уулзалтанд оролцоогүй юм байна. Түр хэлэлцээрийн дагуу талууд Орон улсын хоолойгоор худалдааны хөлөг онгоцуудыг дахин чөлөөтэй нэвтрүүлэхээр тохиролцсон ч бодит нөхцөл байдал тодорхойгүй эргэлзээтэй хэвээрээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ачааны хөлөг онгоц руу халдлага гарсны дараагаар Америк нэгдсэн улс болон Иран аль аль нь харилцсан цохилтуудыг хийсэн байгаа нь энэхүү хэлэлцээр маш эмзэг нөхцөл байдалтай байна гэдгийг харуулсан үйл явдал болсон байна. Их сурвалжуудын мэдээлснээр Иран Орон улсын хоолойд хяналт тогтоосноо олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг зорж байгаа гэсэн ийм таамаглал дүгнэлтэн. Мөн шаардлагатай бол хүч хэрэглэж хэлсэн билээ гэдгээ Ираны хусалт говард аль хэдийн хэлсэн байна. Мөн хэлэлцээрээр тогтоосон 60 хоногийн хугацаа дуусмагц буюу 8 дугаар сарын дунд үеэс Орон улсын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудаас төлбөр авч эхэлнэ гэдгээ Техран мөн мэдгдсэн байна. Газрын тосны зах зээлийн тухайд ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай дахин бүрэн хэмжээний дайн эхлүүлэх магадлалыг үүсгэсэн бууруулсан өнгө аястай мэдээлэл хийсэн учраас дэлхийн зах зээлд газрын тосны үн сүүлийн 4 сарын хамгийн доод түвшинд хүрсэн байгаа юм байна. Хятад улсын үндэсний эв нэгдэл хөгжлийг дэмжих тухай хууль гадаадд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн байгууллагч гэсэн үйлчлэх боломжтой болж байна. Үндэсний эв нэгдэл хөгжлийг дэмжих тухай хуулийг 3 дугаар сард бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал баталсан энэ сарын 1-ээс буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байгаа юм. Ингэснээр Хятад улс үндэсний эв нэгдлийг алдагдуулсан гэж үзсэн гадаадд байгаа хувь хүн байгууллагад хүртэл хуулийн хариуцлага тооцох боломжтой болж байгаа юм байна. Тодорхойлбол хуулийн хамгийн маргаантай заалт буюу олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа заалт байгаа нь хуулийн 63 дугаар зүйл юм байна. Энэхүү заалтанд Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн байгууллага Хятадын үндэсний эв нэгдлийг алдагдуулах, үндэстэн хооронд хагарал үүсгэх үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хятадын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл энэхүү хууль нь Хятадын хууль тогтоомжийн үйлчлэх хүрээг улсын хилээс давуулан хэрэгжүүлэх боломжийг нээсэн үйл явдал болж байна гэж шинжээжид үзэж байгаа.
Гэхдээ нөгөө тал мөн шүүмжлэгчид байна. За нэгдсэн үндэсний байгууллагын тусгай илтгэгчид замун Amnesty олон улсын хүний эрхийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын зүгээс энэхүү хууль нь үндэсний эв нийтлийг хамгаалах нэрийн дор төвд Шинжаан зэрэг бүс нутагт албан уусгах бодлогыг зөвтгөхөд ашиглагдаж болцсошгүй гэж анхааруулж байна. Тухайлбал Amnesty байгууллагын Аз намхан далайн бүсийн дэд захирал Сара Брукс дэлхийн хаанч байсан хятадын үндэсний цөөнхийн эрхийг тайван замаар хамгаалсан үйл ажиллагаа хүртэл үндэсний эв нийтлийг алдагдуулсан гэж тайлбарлах эрсдэлтэй ийм хууль болж байна гэж анхааруулсан байна. Харин хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны зүгээс төлөөлөгч Жоо Жиншэ угзаалт нь хууль ёсны за нэгдүгээрт хоёрдугаарт яах аргагүй шаардлагатай хэрэгжүүлэх ёстой хууль байсан гэж энэхүү зохицуултыг хамгаалсан байна. Тэгэхээр өрөндийн хэвлэлүүд уг хуулийг хил дамсан эрх мэдлийн жишээ гэж говьлж буруутгаж байна гэж үзлээ. Дашин дуртахад шинэ хууль Тайванд болгоомжлолт төрүүлээд байгаа юм байна. Тайваны удирдагч Лай Чинтэй иргэдтэй хандан хятад руу зорчих эсвэл тэнд оршин суухдаа болгоомжтой байхыг анхааруулж засгийн газар нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиллаж байгаа гадаадад ажиллаж байгаа албан хаагчдад шаардлагатай зөвлөмжүүдийг хүргүүлнэ гэж мэдгдлээ. Бээжингийн хувьд Тайваныг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг ба. Энэхүү арлын тусгаар тогтнолыг дэмжигчдийг салан тусгаарлагчид гэж тодорхойлдог байна. За өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Европын холбооны зүгээс Хятад улстай үүсэт байгаа түүхэнд байгаагүй өндөр хэмжээний худалдааны алдагдлаа бууруулахын тулд 10 дугаар сар гэхэд бодит дахиц гаргахаар зорж байгаа гэдгээ зарлалаа. Гэхдээ баруун Европыг хамарсан түүхэн халалтын улмаас Хятадд үйлдвэрлэгдсэн агааржуулагчийн эрс өсөж байгаа нь энэхүү худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилтыг улам хөндрүүлж байна гэж шинжээчид онцолж байна. Европын албан болон Хятад улс нь энэ 7 хоногт хамтарсан мэдээлэл гаргасан. Гэхдээ худалдааны тэнцвэр зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, мөн худалдааны урсгалыг хянах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Европын албаны худалдааны асуудал эрхэлсэн комиссар Марошийн хувьд хэлж байгаагаар экспортын хяналт оюуны өмч худалдааны тэнцвэргүй байдлын асуудал арах эх 10 дугаар сар гэхэд бодит үр дүнд хүрэх шаардлагатай байна. Мөн учир нь Хятадын экспорт Европ руу тогтмол өсөж байгаа боловч Европын компаниудын Хятадын зах зээл дэх эзлэх хувь буурсаар байгаа нь асуудал болж байна гэж байр суурь илэрхийллээ. Тоо статистик харах юм бол 2025 онд Европын холбооны Хятад улстай хийсэн барааны худалдааны алдагдал 15%-аар өсөж 360 тэрбум евро буюу 410 тэрбум ам.долларт болсон байгаа нь шинэ дээд үзүүлэлт болсон юм байна. Харин 2026 оны эхний улиралд алдагдал нь 98 тэрбум еврод хүрсэн байгаа нь 2022 оноос хойш хамгийн өндөр түвшин болсон байна. Импортын дийлэнхийг цахилгаан хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж эзэлж байгаа. Сүүлийн үед агааржуулагч харин хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болоод байгаа юм. Яхаарахгүй Европод үргэлжилж байгаа хэд халалтын улмаас айл өрхүүд агааржуулагчийг олноор худалдан авч байгаа юм байна. Тухайлбал Хятадын медиа компани Европын зах зээлд зориулан бүтээсэн Porta Speed гэх загварын агааржуулагчийн захиалга энэ онд 200 мянгыг давж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин өссөн байна. Германд энэхүү загварын үйлдвэрлэлийг бодит цагийн хугацаанд харуулдаг цахим хуудас олон нийтийн сүлжээнд түгээмэл болж ихэнх дэлгүүрийн нөөц бүрэн дууссан байгааг бол харуулж байгаа юм байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр Европын айл өрхийн ердөө 20 орчим хувь нь агааржуулагчтай байдаг бол Америк нэгдсэн улстай харьцуулах юм бол энэ үзүүлэлт 90 орчим хувьтай байгаа. Иймээс Хятад улсын компаниудын хувьд Европын агааржуулагчийн зах зээл цаашиж гисэн өсөх боломжтой гэж харагдаж байна гэсэн үг. Хятадын медиа Haier Glee зэрэг мөн бүгд найрамдах Солонгос улсын Samsung, Япон улсын Mitsubishi Electric зэрэг Азийн үйлдвэрлэгчид мөн зах зээлийг тэлэх өрсөлдөөнөө эрчимжүүлж байна гэсэн салбарын мэргэжлэнүүдийн мэдээлэл байгаа. Судалгааны байгууллагуудын зүгээс мэдээлж байгаагаар 2025 онд Европын хамгийн их борлуулалттай 5 агааржуулагчийн брендийн эхний 3 нь Хятадын Haier Glee Media гэх компаниуд байсан. Эдгээр нь Европын жижиглэнгийн зах зээлийн 32 орчим хувийг эзэлж байгаа юм. Европын өөрийн брэндүүд тэргүүлэгчдийн игнэнд багтаагүй байгаа тус бүсийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул байна гэдгийг харуулж байгаа. Худалдааны алдагдлыг бууруулах тал дээр Хятад улсын зүгээс илүүдл үйлдвэрлэлтэй холбоотойгоор Европоос шинэ худалдааны хязгаарлалт тавьж хэрэгжүүлэх юм бол хариу арга хэмжээ авахаас буцахгүй гэдгийг аль хэдийн зарласан байна. Харин Европын комиссийн зүгээс одоогийн нөхцөл байдлыг хэвээр үргэлжлүүлэх ямар ч боломжгүй гэж үзэн Хятадын компаниудад чиглэсэн хэд хэдэн шинэ арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүнд Хятадын эд анги ашигласан нарны эрчим хүчний төслүүдэд санхүүжилт олохыг хязгаарлах мөн Тэмүү Шэйн зэрэг платформын ашигладаг бага үнийн барааны татварын хөнгөлтийг мөн туслах шийдвэрүүд багтаж байгаа.
Шинжээчдийн үзэж байгаагаар үндсэндээ Европын холбоо нэг талаас хэрэглэгчдэд хямд үнэтэй хятадын барааны хүртээмжийг энэ чигээр нь хадгалах, нөгөө талаас газрын ховор элемент, химийн бүтээгдэхүүн, автомашин, хүнд машин механизм зэрэг стратегийн салбарт дахь хэд хараад байдлаа бууруулах гэсэн хоёр зорилтын дунд гацаад байгаа юм байна. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг тавчаар өргөе. Бүгд найрамдах Солонгос улсын шигшээ багийн ахлагч Сон Химийн хөл бөмбөгийн дэлхийн аврал шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд хасагдсны дараагаар хөгжөөн дэмжигчдээс уучлал хүсэж, шүүмжлэхээсээ илүүтэй багтаа уран мөвч дэмжихийг хүслээ. Өмнө Солонгос улс нь эхний тоглолтонд Мексикийг хоцсон боловч дараагийн хоёр тоглолтонд ялагдаж, А хэсэгт 3 дугаар байрт орсноор тэмцээн өндөрлүүлсэн юм а. Сүүлийн тоглолтод тэнцэхэд дараагийн шатанд шалгарах боломжтой байсан боловч Өмнөд Африкт 1-1-ээр хожигдож, шилдэг 3 дугаар байрын 8 багийн тоонд багтаж чадсангүй. Тухайн тоглолтод гараанд багтаагүй Сон Химийн 2 дугаар үед сэлгээгээр талбайд гарсан боловч амжилт олоогүй байна. Европын холбооны шинэ дижитал хил шалгах систем хэрэгжиж эхэлснээс хойш нисэх буудлуудад урт дараалал үүсэж, зорчигчид 5 хүртэлх цаг хүлээх, онгоцнууд суудлаа дүүргүүлгийг хөөрөх зэрэг хүндрэлүүд гарч байгааг салбарын байгууллагууд анхаарууллаа. Европын нисэх буудлуудын зөвлөл, Европын агаарын тээврийн компаниудын холбоо, олон улсын агаарын тээврийн холбоо хамтран Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен дэлгээс нь нээлттэй загталтаа шинэ системийн хэрэгжилт ноцтой түвшинд хүрсэн байгааг анхааруулж байна. Өмнөд Африк улсад болсон цагаачлалын эсрэг орон даяарах жагсаалын үеэр 900 гаруй хүнийг баривчилсан талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Нийтдээ 120 жагсаал зохион байгуулагдсанаас 108-50 болсон бол 12-т нь цагдаа нар оролцсон нөхцөл байдлыг хяналтанд авчээ. Баривчлагдсан хүмүүсийг цагаачлалын хууль зөрчих, нийтийн хэв журмыг алдагдуулах, бичиг баримтгүй цагаачдыг нуух, дээрэм зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Йоханнесбург хотын Александра дүүрэгт гадаадын иргэдийн ажилуулдаг жижиг дэлгүүрүүдийг дээрэмдэх үеэр нэг хүн буудуулж амиа алдсан бол 5 мужид нэмэлт хүч байршуулж, Йоханнесбургийн Хилброу дүүрэгт сэргүүтийг дайчлахаас өөр аргагүй хүрсэн байна. Хятад улсын дарга Ши Жинпинг Хятадын коммунист намын байгуулагдсны 105 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр нам өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ өмнө олсон ололт амжилтаа хамгаалах шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр нийт 40 минут үргэлжилсэн илтгэлдээ тодорхой эрсдэл боломжийг нэрлээгүйч гэлээ Хятадын хөгжил стратегийн боломж сорилт зэрэгцэн оршиж байгаа үед явагдаж байна гэдгийг хэлв. Ши Жинпинг намын гишүүдийг дотоод гадаад нөхцөл байдлын өөрчлөлтийг идэвхтэй танин мэдэж дасан зохицон ажиллахыг уриалжээ. Анх 1921 онд хэдхэн хувьсгалчаас эхлэлтэй энэхүү нам өнөөдөр 100 сая гаруй гишүүнтэй болж Хятадын нийт хүн амын 7.2%-ийг бүрдүүлж байна. Тэнгэрлэгсийн оройн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.